За баярлалаа сайдаа. Тэгээд танд бол одоо ахаад цаана нь 2 минут 30 секундын хангалттай хугацаа байгаа байхгүй. Тэгэхээр та тодорхой ахаад дэлгэрэнгүй тайлбарлаад өгөх боломжтой. Бид нар нэгэнт ингээд энэ үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой танилцуулга явж байгаа учраас ахаад нэг жоохон дэлгэрэнгүй тайлбарлал. Яг аль аймагуд дээр ямар шалгалтуудыг хийвэ. Тэгэхээр дэлгэрэнгүй хэлээд өгчөөч. За одоо 2 сайд 4 номерын микрофонд хариулт өгье. Ёс зүйн хувьд гэдэг юм нэг зарим асуудлууд нь шалгалтын ажлууд нь дуусаагүй байгаа. Тэгээд тэрийг энэ ажил дээр хийгдээд яваад байгаа гэдгийг ярих нь одоо дэлгэрэнгүй деталь ярих нь бас төвхтэй баха. Яг хяналт шалгалтын ажил хийгдээд тайлан мэдээлэл гарцсан ажлуудын талаарх мэдээллүүдийг дэлгэрэнгүйг нь өнөр 2 дарга тайлбарлах зүг байна. За 5 номерын микрофонд хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээрт аймаг нийслэлийн засаг даргын тамирын газрын дарга засаг дарга нарын үйл ажиллагааг бол үнэлж дүүрэх ажил бол 5 сарда хийгдэж дуусдаг. Тэгээд засгийн газраараа орно. Энэ болтол бол бид нар бас нарийн мэдээлэх боломжтой байгаа. За иргэдийн өргөдөл хомдолтой холбоотойгоор аймаг нийслэлийн засаг даргын тамирын газар түүний албан шаалтнуудтай холбоотой үйл ажиллагааг бол бид нар холбогдох хуулийн дагуу шалгаад хөргүүлсэн. Гэхдээ нэгдсэн тайлан хуулийн дагуу жилдээ багтаж улсын хурлд танилцуулдаг. Тэгээд сайд бидэд бол ярьж байгаа намрын чуулган танилцуулгын чиглэлтэй байгаа. Энэ дээр бол ерөнхий нөгөө иргэдийн өргөдөл хомдолтой холбоотой хяналт шалгалтын нэгдсэн ерөнхий тайлан бол улсын хурл бас хөргөлөх байхаа. Тэгээд тэр үед бас зарим асуудлуудаар тодорхой хариулт өгөх боломжтой гэж харж байгаа. За баярлалаа.